Мосфильм төлөвлөж байна. Кюрер киностудийн уран бүтээл. Яваарай. Виталий Гешенко. Дөрүүдэн. Хартай. Хэмээж үү? Форма не немецкая. Германский дөрөв тус биш юм шиг байна. Должно быть румыны Румын или эсвэл италиас итальянцы. байна. Мадяры. Мажар үү? Заавалчлаа. Мадяры. Мажар. Өнгөр шууд гэсэн үг. Смотри. Харин сум нэг гарч. Глянь, что у него. Карн Шагазоровын уран бүтээл. Авчмаар юм байна уу? Цагаан барс. Илья Вайшовын танкчин зохиолоор сэдвлэн бүтээлээ. Салаа сонс. Хөгжмийн зохиолч Рихард Вагнер. Хүлнэж бай. Очоо тэнд үзээд. Онтра. Наач юу болов? Арааг салгасан уу? Нөхөр хамдаа салж өгдөггүй. Капитан, не отцепляются. Юу тэрвэ? Карн Юу гарав? жолооч. Жолооч. Миний санахад амьд байгаа юм биш үү? Тийм ээ. Амьд үү. Зогс. Имзгэр хүргээрэй. Ойлгож байна уу? Өгчсөн биш үү? Амьдаа, амьд. Өгчсөн байна уу? Үгүй байна уу? Чамд ямар ялгаатай юм бэ? Алив ачаалаа гаргаж. Нааша. Энийг хаана аваач юм? Тийшээ. Гоо та ядаж үдсэнгүй шүү дээ. Судсан байна. Алив майхан лөө.
Ийм юмтай таарч үзсэнгүй. 90% төлөгдөл. Гэтэл амьд байдаг. Амьд байна. 2 цагаас илүү амьдрахгүй үстэй. Нааш тос аваад байл те. Тэгш явал да. Хөлөвтий тавиг болоо дээ. Сайн байна уу? Сайн байцгаана уу? Танк чи хаана вэ? Хэд онж байгаа юм? 3-7 хоног 90% төлөгдөлт сепсистэй хэрнэ амьд байна. Боол дэсрүү аваач. Төлөвлөлт нь харах юм бэ? Ямар нэгэн гаж капитал эргэлтэй 3 хоногийн өмнөхөн эрүүл газаргүй шахан байсан. Нэр хэн гэдгүү байлагчаа? Овг нэр ангийн дугаар. Хэлээч ангийн чи дугаар. Мэдгүй. Зөвшөөрнө. Соорс. Надянов Иван Иванович 1914 онд төрсөн Орос бас Намбус танкч юм байна. Аль хүлээгээрэй. Би байцаал байгаа өгсөн мэт. Дээр нь юу санахгүй гэлөө. Хэрийн эмнэлгийн дагалдах бичгээр нь нэр нь үл мэдэгдэх танкчин гэж бичсэн байна. Тэгээд яаж овг нэрийг тодруулсан юм? Манайхан бүгдээрээ Иван Иванович гэж дууддаг. Харин яагаад Найднёв гэдэг овг өгсөн бэ гэхээр дагалдах бичиг дээр нь танкнда олдсон гэж бичсэн байсан юм. Тэгвэл төрсөн ом нам бусыг нь 30 настай залуугийн шиг шүдтэй. Нам гişүн жилийн хувьд та өөрөө ойлгож байгаа байх. Өгөөдөө нэг л ташаан болоод байна да. Тэгээд үнэхээр энэ залуугийн өвчтний түүх нь үү? Дэмэ. 90% төлөвлөлттэй гэж бичсэн байх юм. Харин тийм. Биеийн гадаргынх нь 90% нь бүрэн төлөгдсөн байсан. Та ч дайж гэнэ дээ. Тэгээд сөрөв хайх юм бэ. Юу л да бид бүрэн тайлбар өгч чадахгүй байна. Гэвч өвчтөн манай бүрэн эдгэрч магадгүй бие махбодын өвөрм зонцолгоо шалтгаалсан байх. Ямар ч эргэл зайгүй гоц үзэглэл гэдэг нь гарцаагүй л дээ. За. Тэгээд онц гоц үзэглэлийг чинь яах болж байна? Маш ховор тохиолдлын аминизмтэй. Ур чадвараа цагаан толгой бичих. Юм бичих зэргийг санаж байгаа. Ганцхан өөрийгөө хэн болох хаанаас гэдгээл үгүй. Ойр дотны хүмүүс байгаа эсэх бас өөртөө юу тохиолдсон гэх мэт тиймээс цаашаа цэгийн шууд албанд тэнцэхгүй гэж үзэх нь зүйтэй байх. Танк ч нөө. Ерөнхий дээд командлагчийн тушаалыг мэддэггүй юм. Мэднэ. Эдгээрээ дэмлэгээс гарч байх бүх танкчийг зөвхөн танк анги руу явуулна. Мэднэ. Гэхдээ эн чинь онцгой тохиол. Ой санамжаа алдсан байлдаг ч танкны их бууг цэнэглэхэд ой санамж шаардлагагүй.
Байлагчаа над дээр. Над дээр. Чи хин бэ? Дөрөвч Найденов. Хоёрдугаар салааны жолооч механикч. Тэгээд энд юу гэж байгаа юм? Энэ танк эргэсүүдэд соногдсон. Автоноос гарч ирсэн байна. Чи яагаад тэгж бодов? Өөрөө надад ирсэн юм аа. Хин. Танк. Энэ танк. Тэгвэл тэр танк чамд ямар нэг юм ярьсан хэрэг үү? Барс танк шатчихсан гинэ. Намайг шатаадаг шиг. Цагаан барс. Тэгэхээр ийм байна байдаг ч. Гүүхрээ марш. Суваанд оч. Мэдлэг үздэг. Чи нөхрийг мэдхүү. Мэднэ. Сайн механик байгаа юм. Ганцхан эмнэлгээс гарч ирэхдээ ухаан санаа нь жаахан тийм хэн болчихсон юм. Таарсан юмнуудаа фрод руу илгэх юм та. Тэргүй шугам биш. Сэтгэгчийн эмнэлэг рүү явуул таарна. Аль юу тамхилаач. Ингэж нэглээ. Цагаан барсын талаар би ч бас дуулсан юм байна. Хий үзэгдэлшээ гэлцэх юм билээ. Удлаа. Элдвийн цоо яриа сууж явдгаа болох хэрэгтэй. In unserer Armee werden ganze Legenden über diesen Panzer erzählt. In den Kämpfen um Bosphor. Байж. Тэр танкны талаар манай төсөв түвшинд домог шахуу яриа явуулдаг. In den Kämpfen um Osburg wurden wir von russischen Panzern überfallen. Es waren mehr als 20. Бобровскийн дэргэд болсон тулаанд Орсын 20-оос дээш тооны танк довтлсон байна. Wir dachten, sie würden über alles hinwegfegen. Замдаа тарих бүхний хүү арчих юм шиг л санагдсан. Auf ihrem Weg. Und dann erschien an einer Flanke dieser weiß gestrichene T6. Гэнэт жигүүрээс цагаанаар будсан Барс танк гараад ирсэ. T6. Und der begann die russischen Panzer anzuschießen. Тэгээд Орсын танкууд гална хэлсэн. Es war ein richtiges Gemetzel. In nur 10 Minuten hat er ihre Panzer außer Gefecht gesetzt und war dann plötzlich verschwunden, wie vom Erdboden aufgelöst. 10 минутын дотор танахны бүх танкийг устгахад алга болсон. Яг л агаар замархтай адил. Та өөрөө харсан уу? Өөрийнх нь үдээр. Haben Sie das selber gesehen? Ich? Ja. Nein, ich habe es nicht mit meinen eigenen Augen gesehen, aber ein Kamerad hat mir davon erzählt, der an diesem Kampf beteiligt war. Өөрөө хараагүй. Гэвч тэр тулаанд оролцсон нэг нөхөр нь ярьж өгсөн гэж байна. Gegen diesen weißen Teufel seid ihr machtlos. Тэр цагаан чөтгөр та нарт хүчрэгдэхгүй л болов. Яагаад тэр үлээ? Wieso denn? Weil es der Triumph deutscher Geisteskraft ist. Яагаад гэвэл тэр чинь германчуудын дайчин чанарын суу бэлэг. Шерепов. Энд хүлээ.
Анх төмөр замын дагуу тарцсан. Бүх барсууд намгаар гарч явсан. Гэтэл тэр үлдсэн. Танкны сумангуудыг ар араас нь сөнөөж байсан. Дараа нь хойд зүг зүтгэсэн. Дараа нь өмнө зүгт. Манай ард талж үзэгдэх болсон. Манайхны хэдэн 10 танк өөрөө явагч их бууг устгачаад ойроо орж алгуулдаг. Яахаараа тийм болдог үлээ. Манай 15 танк нийлээд фашистын ганцхан танкийг сөнөөж чадахгүй байгаа хэрэг үү? Надад болох Григорий Константинович. Тэр зураг танк биш ээ. Ерөнхийд нь гэж хэлэхэд германчууд тийм танкыг ганцыг бүтээсэн юм. Хэрвээ их бооны сум агаарын бөмбөглөлтөнд өртөдгөн бол хоёрыг нь дор хаяж 250 мм. Тэгвэл жин 100 орчим тонн болох ёстой. Гэл Германы танкны хамгийн хүчтэй хөдөлгөөр ердөө 700 морины хүч чадалтай. Таны санал. Германчуудын замаар явах хэрэгтэй. T-34-85-ын суурин дээр үндэслэн цоргоос танкыг бүтээх хэрэгтэй. Тогтворжуулах системийн тусламжтай явуулт дундаа онортой галалдаг боломжтой болгоно. Хоёрны 100 нэгч нэмэнэ. Хөдөлгөөний чадлыг ч гэсэн. Срок. Хугацаа. Месяц. Сар. Тийм бол 2-7 хоног. Смирнов. Танд Германы танкыг илрүүлж устгах даалгавар өглөө. Цагаан барс гэж нэрлэхээр боллоо шүү. Шин Т-34 авч багийг бүрдүүл. Мэдлэр нөхөр маршал. Танаагаас хэн гардан гүйцэтгэх вэ? Армийн зөв тагнуулын албаны орлогч дарга хушууч Педо Тов. Шилдэг гэсэн хүмүүсээ сонгож аваарай хушуучаа. Мэдлэр нөхөр маршал. Найднов Иван Иванович. Яг тийм. Таны би гайгүй юу? Эмнэлгээс дөнгөж гараад байгаа үстэй. Дэж үгүй. Шархан нохоног шиг л идэж байгаа. Амдаараа шатаж биеийнх нь 90% төлөгдсөн. Хөлөндөө буудулсан. Гэтэл ард тал руу шоолоогүй. 3 өдрөө босоод ирсэн. Чи нэг л онцгойгүй юм да найднав. 7 голтой. Тийм бол л дээ. Тэгээд та юу сандгүй юм уу? Овог нэр хаанаас ирсэн гэдэл. Үгүй, юу ч санахгүй байгаа. Сомч нь бүхэлд аймаар өгдсөн. Таны жинхэнэ нэрийг тогтоохыг оролцсон л доо. Гэвч инки та нэрээ мэдхийг хүсдэг юм. Зэвгүй дээ. Тэгтлээ шамдсан юм алгална. Петро Степанов байж байгаад найдано болоод ид. Өөрийгөө Орос танкчин гэдгээл сандаг. Надад өөр юу хэрэгтэй гэж. Төрөл төрөсөд танд ээж аав байж мэднэ. Магадгүй өөр ингэсэн гэр бүл, өөр хүүхэд ч юм уу. Хэрвээ байгаа бол оршуулгын зориг хүлээж авсан байх учиртай. Өгсөөхөн буцаж хараад хэрэггүй дээ. Амьд хүмүүс байгаа газар өгсөөхөн хэрэг байхгүй. Хэрхэн бодож байсныг сандаг юм аа. Сомон намайг чиглээд алгуурхан ирж авсан. Би харсан. Алгуурхан нисж байсан юм. Би танка зүүн дэш нэргүүлж хөдөлгөөд ухрах гэсэн боловч амжаагүй. Гараа хөдлөж чадахгүйсэн. Чи яг харсан уу? Дэмэ харсан. Цагаан барсан. Биднийг ээлж дараалан шатаасан. Тэгээд яг ямар хуу наад ирв? Өхмөл байсан нөхөр шүүч. Яагаад өхмөл гэж? Юу ярина вэ? Танк ямар их боо авар хэмжээ хоёрын гэдэл. Тийм л дээ. Танк шиг л танк. Ганцхан бусдаас арай л том баг. Гэхдээ л өхмөл. Танкд хүмүүс суудаг. Фашист чиглэх хүн шүү дээ. Дотор нь хүн байгааг бид мэддэг. Хүмүүс айж хулчиж болно. Эсвэл онохгүй алдна. Хоол зөрүүлнэ. Харин тэр өхмөлөөс айж хулчихчгүй. Зөрүүлэхчгүй байсан. Тэр бүгдийг зохиосоор нь хийнэ. Тийм болохоор ясаар нь ямар ч авралгүй.
Таныг армийн хэмжээнд шилэгж олгож өгөх санал болгосон. Өөрийн эрх мэдлийн хүрээнд танд баг тэслэг цол олгож байна. Тэгээд туршилтын Т35 85 таймж олгочор томилж байгаа юм. Цуврал машин биш. Хоёрны хамгаалалтыг нэмэгдүүлсэн, хөдөлгөөрийг нь сайжруулсан. Баг 3 хүний бүрэлдэхүүнтэй. Надовчик сумлагч бас та. Даалгавар нь цагаан барс гэж нэрлэгдсэн танкийг ээлжүүлж устгах. Танкийн багийн ахлагч баг тэслэгч Найдинов. Төрүүж Крюк бол шилдэг чиглүүлэгч. Ахлагч Брэдев. Мөн сумлагч. Их бог 15 секунд цэнгэлдэг. Буудлын явцад цавгууд хөрөмтлөгдөг угаарын хийн сөрөг нөлөөнд ордоггүй. Багийг тавраа бүрдүүлсэн үү? Яг тийм. Шилдэгүүд нь үү? Хамгийн шилдэгүүд нь юу гэж? Дүр төрх нь нэг л тийм юм. Ямар гэж? Ёо. Нэг л биш. Гэвч танкнд л суун шүү дээ. Ямар их театрын тайлбар гарах гэж байгаа ш. Танкны дараа чиглүүлж над дээр. Тэр сарапчиг харж байна уу? Яг тийм. Хэр зайтай вэ? 600 м. Яг 600 гэж юу? 640 орчим. За. Сарапчиг задардаг сумаар устгах. 2-оос илүүгүй буудаа шүү. Мэдлээ. Байранда. За харж байцгаая. Өчигдөр корпусын арт талд яг энэ хэсгээр үзэгдсэн. Дараа нийшээ намгаар яваад өгсөн. Ойлгомжгүй маа. Гэвч баримтаар л үлдэнэ. Гарч ирснийхэн дараа 5 танк, 4 өөрөө явж их буу алга болсон. Хөсөл төр газрыг очиж үзэж болно шүү. Тэр ойн царгаагаас буудсан байна. Тэр ойн цайхантай
хаалцсан зураг сүргэлжилдэг. Тааг тэргүүл яв харахгүй. Гэхдээ явсан байна. Тэр энд байгаа. Хаана? Ойн хаан ихтэй бөгчгсөн байна. Тэд байхгүй. Бид өчигдөржин ойг самалсан. Сөөг нэг бүрөөр шалгасан шүү. Тэнд байгаа. Танд ямар санаа оноо байна? Би отоо зохион байгуулна. Надад ахиа танк хэрэгтэй. Ядаж ганц. Т-34 байвал сайн байна. Тэнд хоёр хаанаас мэдэж байгаа юм? Яаж? Тэнд байгаа. Би сөнөх болон нөхөр шүүж. Ганц танк л нэмээд өгч. Шарипов. Готасовый барьгаад руу оч. Дарагт нөгөөрэй. Би эндээ үлдэнэ. Нөхөр өшөөч. Ухаан санаа нэг л биш гэдэг мэдэм төрөхгүй байна уу? Алексей. Хинэ. Яагаад Надиновый солиоч гэсэн юм биш үү? Гүцээ Шарипов. Тушаалаг биелүүл. Аль вэ? Таны мэд хүлцэрлээ төрж Слепов. Найдено. Танадра баг төсөгч найдено. Тэгэхээр ингэнэ. Чи тэр харагдаж байгаа цоорхоод очиж зогсож. Харагдангуут нь гал нэгэрэ. Маневраар анхаарлыг зориулахыг хичээгээрэй. Ойлголоо. Гүйцэтгэх. Мэдлээ. Ангас түрүүч. Та нээлхийг онгорхоо байлгаарай. Та хаач болохгүй шүү. Бэрди. Амарцгаа. Та эдгүй мөн хөрөөж үү? Баярлаа түрүү юм мэдчихсэн. Та амсалт хангалтай хөрөндөө. Дарга чи яагаад? Хоол иддгүй юм шиг байна лээ. Яагаад иддгүй гэж? Яг үдэ талах өмгч. Бэлав тэрнээс зугтах байсан. Бурхны нэрээр андгаалаа. Зугтгал байсан. Дайран дуулж гисэн ай тайл байдаг. Сомонд оногдохгүй. Бэрди бид хоёр ч гэсэн нөөлөнд багчхад. Та юу гэж бодож байна? Тогтоочхоор нөхөр хошууч. Ер нь бид тулааны өмнө амсдаггүй л дээ. Болохгүй шүү дээ. Тэч нэнч залуус Согтуугийн гайгаар танктайгаа шатав да. Харин Бердив
Дайжгүй. Ууж бол сомлогч бас аригчин. Тийм үү? Нэрдэв. Наашэр нэгж бодож байна уу? Ирнэ. Тэр намайг хайж байгаа. Зойлог гэж. Лавч.
Либо. Чи чаднаа Крюк. Уур таагсыг өөрсдөө тэгшилжүүл бид дууслаа. Миний командыг сонс. Одоо хөдлөө шүү. Баруун талаар нь орно. Буйг нэвтрэх сумаар хамхаг руу. Ойлгов уу? Мэдлээ. За эхэлцгээе. Гадал, Крюк, гадлаад өг. Алгуучтэй. Байгаа зүгээр л бууд. Надад харагдахгүй байж тээ. Крюк. Гар. Хаша.
Гадагшаагаа гарч ажиглаа. Нөхцөл байдал дүгнэлтээ. Мэдлээ. Дарга. Аалгуулж. Ор тас. Яваад өгсөн юм шиг байна. За үгүй дээ гэрэг яваагүй байгаа. Ард зогсож байгаа. Тэмхэн зайнаас онсонгүй гэж юу? Ар шилнээс шүү бүр. Биднийг бантан болгож тавих байсан шүү дээ. Юу ч үлдээхгүй байсан юм. Тийм ээ. За. Дотроос юмнууд ав. 27:32 шүү. Таашаахтай юу? Тэр хайц. Яахаар чинь харуулгаар гарчдаг байна. Намайг холчихсан гэж бодож байна. Яалаа гэж тань. Чамаа холчихсан гэж бодоогүй. Хэрвээ тэгж бодсон бол шууд буудан хорох байлаа. Цагаан барс чамаа зүгээр л залгичихлаа. Ингээд Зелепова талаа шатлаа да. Германчуудын гайхамшиг танкийг манай туршилтын загвар устгасан гэж та надад дэлдэгсэн. Тийм үү? Яг тийм бэлтгэсэн. Тэгвэл яагаад одоо болтол багийн гишүүдийн төрийн одон медаль нэрийг дэвшүүлэхгүй байгаа вэ? Тухайн тулааны гэр чинь ганцхан хүн байсан юм аа. Армийн цэрэг таниулын газрын орлог тарих хошууч бидэд тоо. Тэр барсыг уртгаж байгаа баримт нотлогоог нүдээр хараагүй. Ганцхан манай танк 2 удаа онохыг харсан юм. Дараа нь барс алга болчихсон. Алга болсон гэдэг чинь юу гэж байгаа юм? Тулаан Кирилловын ойн захад өрнөсөн юм. Цаа талд нь нэлэггүйдэ намагтай. Тиймээс барс тэнд живсэн байх магадлалтай. Баттаарсан юм. Эсвэл живээгүй байж болно үстэй. Тулаанаас хойш барс дахин өөр хааж гарч ирээгүй. Мөр нэн байх шүү. Энэ хэсэгт урахаараа явсан байна. Эндээс цаашаа мөр алга байна. Юу гэж ойлгох вэ? Барсыг намайг гатлаад явчихсан гэж төсөөлөө. Яаж гэдэг нь ойлгомжгүй ч гаталсан. Хэрвээ тэгсэн бол намгийн нөгөө талд гинжлийнх мөр үлдсэн байгаа. Гэтэл олдоогүй. Сапиарууд сөөмнийг мөрийг нэгтэлсэн. Үгүй Алексей. Барс чинь живчихсэн. Намгаас гаргаж явнаг бол худлаа. Гэхдээ л ёроолтно.
Харин найдад болохоор барцыг яваад өгсөн гэж батлаад байгаа. Найдад солиод устгсан юм шүү дээ. Сонсож алгасаа. Тэмцэл болдог штэ. Чи өөрөө мэдэн дээ. Энэ дайнд цөөнгүүн галзуурсан. Өшөөч нэгтэн. Цаадах чинь бурхан залбирдгийг мэдэх үү? Хинд юм. Бурханд танк өөр ингэсэн ч үтээтэй. Танк шүү. Амрыг хэрэг. Манай аж ахуй руу хаанхан ямар салхин хүргээд ирэвдэ. Зүгээр л. Наадя төвийг хаанаас олох вэ? Тэнд барьж байгаа. Дөрөв крик. Кирок хэвшээ дахин онцгой зориултын танкнд хүүхэн чирч орсон байх юм бол би өөрийн гараа газар дээр чинь ойлгож байна уу? Яг тийм. Жокс. Юу авч байгаа бэлээд юу? Ахлагч бэлээд юу? Наад дотор чи юугааг асууж байна шүү. Герман шнапс байгаамаа нөхөр гавард яхамда. Өжигдөр зэрэгэлдээ тосгоны зойрноос олсон юм. Хоёр торхыг Бэлээд юу? Өөртөө сануулга аваагүй хэрэггүй. Германчууд зориудаар хордуулсан шнапс орхиж байгаа. Текстээр манай зэвсэг түвшний нийт бие бүрэлдэхүүнд хогёл учруулна. Дажгүй мө? Кирок. Найднаа хаачаа. танкнууд нь тэнд байгаа. Ямар танкнууд? Сонсон. Эндээс олгүй. Тэр манах 41 он сонирхсан баха. Найдено. Найдено. Бос. Чамтай цолоор ахмад хүн харьцаж байна. Орхио ахмадаа. Найдено. Цагаан барс. Цагаан барс яасан гэж. Тэр живээгүй. Тэнд Намгийн дээгүүр нисэд гарчсан гэх юм. Байц шарифо. Та яагаад живээгүй гэж үзэж байгаа юм? тэр яваад өгсөн. Бэлэн байдалд орчход хүлээж суугаа. Юу хүлээж байгаа юм? Манай давшилтыг. Сүнсэн танк руу тэгж хэлээ юу? Тийм ээ.
Тэр бурхан чинь тэгээд хаана байдаг юм те? Дэнгэрт. Үүлэн донд. Дэндээ тэтэмтэй. Дээр нь сандалаад сууж байдаг юм. Дойроо тулаан аймаг өргөцсөн бүх танк байгаа. Тэгээд тэр бурхан чинь ямархуу харагддаг юм те? Комбинзон танкчны малгайтай байгаа. Т-34-тэй. Алтан шаргал өнгийн. Дотор нь орж суугаад нүргэлэг чимээ гарч аян үзгэлдэг. Тийм ээ. Доолоо. Тулааны үеэр тэгээд шам нэмэр болдго юм уу? Нэмэр болдгоо. Би танкийг сонсдог. Бүгдээрээ ярьдаг юм. Ганцхан хинт сонсохгүй байхаар би ил сонсдог. Над руу анилсны дараа тохиогдөг. Тэгснээр би сумнаас нь болтдог юм. Тэгж л надад нэмэр болдго юм да. Намайг амьдрасаа гэж хүсдэг баг. Надад тэр цагаан барсыг шатаалахыг хүсэж байгаа. Өшөөг нь авч өгөөсэй гэж. Солиот өнгөс би хэлээ үсттэй. Хэлсэн. Одоо ойлгоо тэгээд ойлголоо. Экипажийг татан болгож Найдиновыг цэргийн эмэгтэй явуулах хэрэгтэй. Харин Крюкёг Брэдэ хоёрыг өөр тангад хуваарлана. Бүрт авч гүйцээ. Чи юунд дуурахгүй байгаа бэ? Юу одоо байгаа бэ Алексей? Юу ч бодоогүй. Аль хөдлөж. Ja, ich habe im Stab des Generalinspektors der Panzerwaffe gedient. Тийм ээ, би Германы танкийн штабт алфааж байсан. Яаж яваад олзлогдсон юм? Wie sind Sie in Gefangenschaft geraten? Ich wurde zur Begleitung einer Gruppe von Fachkräften des Ministeriums für Rüstung und Munition an die Front geschickt. Хэсэг мэрэгжилтнүүдэд цэргийн яам руу дагалдан яваа гэж намайг томилсон юм. Вооружений и боеприпасов? Gefangen genommen wurde ich von ihren Aufklärern. Тэгээд танахны тагнуучид намайг олзолж авсан. Цагаан өнгийн баг тагналтаар мэдэх юм байна уу? Was können Sie vom Panzer Weißer Tiger sagen? Überall werden die Legenden von diesem Panzer erzählt. Гаас яг тэр танкны талаар үлгэр домог шиг яригдж байгаа. Im Übrigen verursacht er bei uns in der Wehrmacht mehr Angst als Hoffnung. Стенкэд тэр танк Wehrmachтд итгэл найдвар гэхээс илүүтэй айд төрүүлж хэлсэн. Aber glauben Sie mir selbst, während meiner gesamten Dienstzeit in der Verwaltung ist mir kein einziges Dokument vor Augen gekommen, was auch nur indirekt mit diesem weißen Tiger zu tun gehabt hätte. Гэхдээ надад итгэрэй. Штаб даалбах хугацаанд тэр цагаан барстай ядаж л дам холбоотой байж болох ямар нэгэн баримталт олж үзээгүй ш. Нэгийг ч харж байгаагүй. Магадгүй би даг үйл ажиллагаа явуулдаг байж мэднэ. Зөвхөн гэртэл захирагддаг. Vielleicht wurde er doch gebaut und untersteht dem Hitler persönlich. Үгүй, тийм байх боломжгүй гэж байна. Нет, это невозможно. Ich bin völlig sicher, ein solcher Panzer existiert nicht. Тийм танк байхгүй гэдэгт 100% итгэлтэй байна. Одоо тэгээд энэ талаар юу бодогдож байх юм бэ? Надад юу бодогдож байна гэж юу? Байж боломгүй.
Нефт явцгааж байна шүү. Нэг сумаар л ташаар нь сөөрөж болохоор. Нөхөр армийн командлагч 10 км замыг тэрвэрлж гисэн юм аа. Гар мөрлө ганц фашист үтээгүү дээ. Альва гидэргэ. Цэвэрч гэсэн тэгээд энэ үү? Ногш гэж. Тэгээд хаанаас Сэмгүйн галзаад байгаа юм бэ? Нөхөр армийн командлагч. Даруухан тушаад өг төргөл юм. Мэдлээ. За тэгээд. Нөгөөх чинь энэ үү? Тийм ээ нөхөр дарга. Нөгөөх чинь. Юу чарагдахгүй байна. Бид хаана байгаа юм бэ? Чөөтгөр бүү мэдээ.
Гэрүүг баруун талын амбарыг харж байна уу? Яг тийм. Гоёг нэвтлэг сумаар хан руу бууд. Танкны тамхины төвшөнд мэдлээ. Нөгөө тэр мэл чинь бэлэн болчихжээ. Энэ манай хөш байна. Энэ барс дөрв байна.
өрөөд ирэх шивтэй. Тэглээ хөгшөө. Одоо чалах юм болно да. Сэргэлчлээ. Самхаг нь гацлаа. Гүйдэж хэрэг. Ооны гол төмөр дашишог. Начало операции подтвердили? Байгаа юу? Байгаа. Илтгэнэ үү?
Таныг хүлээж байна. Амар гэрээ нөхөр армийн командагч. Сайн уу? Аль юу идэх үү? Үгүй дээ баярлалаа. Тэгвэл татах уу? Татгалзахгүй. Аль юу суучих. Айхал алгуулчлаа. Газрын хавар орсон ихтэй. Шатчихсан да. Нэлээд шатсан. Гэвч Германы танкч шатаж байгаа машиндаа суугаад байдгүйг нь чи мэднэ. Ойлгоод явсан байх ёстой доо. Миний бодлоор танк нэг баажгүй. Нэг ийм л түүх болчиход байна да нөхөр армийн командагч. Чи үннээс яриад байна уу? Арайг хундуулчихсан байна уу? Долларын дараа найдаа бас барс танк хизээ. Шал нэхийг нь яаж таамагласныг нь агуулсан юм. Тэгс надад юу гэж хариулсан гэж. Танк нь урьдчилан сануулж хэлсэн гин. Танкнууд өөртөө зориулагдсан сумыг урдаас мэдэж чаддаг тул механикч нартай хэлж өгдөг гин. Ганцхан тэр танкныхаа хэлснийг сонсдгүй байх. Харин манай залуу болохоор сонсдог. Чи өөрийн ухаан санаатай юу? Танкаа сонсдог гин шүү. Тэгвэл тэр барсан хизээ хаанаас гарч иргийг нь мэдрээд байгаа яаж тайлбарлах вэ? Айхаад намгийн дэндээс гарч ирнэ гэдгийг яаж мэдсэн байх вэ? Отон суучгаад манай давшилтыг анж байсан. Тийм шүү. Танкийн сөрөөс болохоор радио тэр барсанд үнэн голоосоо дургүй. Үгүй яддаг гэж та хэлсэн. Тийм биш гэж юу? Тийм ээ. Тэгвэл танкныхаа хэлснийг сонсдог юм бол анхны удаа яагаад дуулаагүй иргүү? Тэр үед найдын өвийн чадвар нь тодорхойгүй байсан юм аа. Танктайгаа шатсныхаа дараа л тийм болчихсон юм аа, Михаил Ефремович. Шатсан гэдэг чи юу гэсэн үг юм? Үүгээрээ юу ч хэлгэсэн юм? 90% төлөгдөлтөг хүн амьд гардгүй юм аа. Нааж нь тэр үед амьдараа шатсан. Дахин амьдсан. Огт өөр хүн болж дай тулаан төгс бүтээгдсэн гэж хэлж болохоор. Нааж нь дайны бүтээл. Тэр барс ч гэсэн. Тийм ээ. Тэгэхээр Алексей Николаевич, та чинь даалдын хүчинд итгэдэг хэрэггүй. Михаил Ефремович, миний ярьж байгаа бүхэнд дайрны амьд бие организмын талаарх хонлоос нэг их дутаад авахар хүчин зүйл үгүй. Орчин тогтнохын тулд орчинтойгоо таасан цогцдог. Эсвэл дайрны онлыг даалдын хүчин гэж тооцдог юм уу? Дайрны хувьд мэдэх юм алгаа. Гэхдээ бурхан чөтгөрийн айланд ч итгэдэг. Дайны явцад итгэдэг болсон юм. Харин тэд чинь тань шиг л коммунистууд. Санаач бошууч. Манай айрам хоног 50 км-ийн хурдтайгаар Берлинд удаа хүж явна. Тиймээс юу ч зогсоохгүй. Харин дайрны талаар ингэж хэлэх байна. Чи ядарч бүр төөлсөн болол та. Тэгээд наад ухаан санаа чинь ээлдвийн тэнийг бодлоо төрөөд байгаа юм. Чамд 10 хоногийн амралт өглөө. Сайн амраад ухаан болоо зэгцэл. Буцаад ирэхээр чинь хамтдаа Берлинийг авахулна. Was soll das?
Энэ зогсноо. Орцооно. Та нарын суудлын. Германы бүрийн эрх төлөөлөгчөөс асуух юм байна. Өгдөөгөө бууж өгөх гэрээний нөхцлөөтэй танилцсан уу? Надад хэлээч. Haben Sie den Text für die Unterzeichnung der vollständigen und bedingungslosen Kapitulation zur Kenntnis genommen? Тийм ээ. Тийм. Германы зэвсэг түвшний ерөнхий командл өгдөөгөө бууж өгөх гэрээнд гарын үсэг зурхад бэлнэ үү? Sind die Vertreter des deutschen Oberkommandos bereit, den Akt zur vollständigen und bedingungslosen Kapitulation zu unterschreiben? Тийм ээ. Тийм. Одоо өгдөөгөө бууж өгөх гэрээнд танаа талын төлөөлөл гарын үсэг зурхал үлдлээ. Der deutschen Delegation wird vorgeschlagen, den Akt zur vollständigen und bedingungslosen Kapitulation zu unterschreiben. Энэ дээрээ зураг. Sie sollen herkommen.
Дараас зоог өгсөн болов уу? Та дараас зоглох уу? Хотите вина? Тэгээ, цагаан нэг. Да, белого. Есть Такайных юм байна. Такайн хэрэггүй. нет такайская Чихэрлэг амттай байдаг юм л та. до красного. Шорсон баг үнэхээр амттай байлаа. Хаанаас энэ бүгдийг авсан сонирхолтой юм аа. Зоогийн газраас л болов. Ишмэл мэрнэх юм шиг В бүртэй. ресторане. Похоже, это из... Та Та тэнд очиж юуснэ федерал маршлаа. Вы бывали там, фельдмаршал? Хаан, Где? Ишлэмэр. В Шлеммере. Зоогийн газар. В ресторане. үгүй. Нет, Хэдэж. никогда. Нааш орд. За болтлоо. Гарцгаая. Энэ юу вэ? Что это? Бөөрөл зөндөө зүцгийтэй мөхөл. Замороженная клубника со сливками. Юу гэж? Амьдралдаа анхудаа ийм хөл зидж байна. Замороженную клубнику со сливками. Тийм ээ. Юу? Что? Би энэтэй юу ярьсан болж байна вэ? Сказал смешного, что... Үгүй дээ юу ч биш. Ничего. Өөрсдөө федерал маршлаа. Таныг гомдоё гэж санаагүй юм шүү.
Найдено. Миний буруу. Машины чимээ гарахыг сонссонгүй. Засах жаалжуул юм гараад. Чамайг сайд зэвсгэж авсныг харлаа. Яг тийм. Илүүж харах бах. Дахиад 14-г ачих. Тамиг татаач. Германы хоо. Франц. Багийнхан чи хаачаа. Хаач хамтээ. Хаа нэг нь ойлгомжтой. Үүдийн хоол. Нэрээ тийм л. Чүлчүүд. Дан дуусчихлаа шүү дээ. Дан дууслаа наа гэнэ. Эсвэл чи дуулаагүй юм уу? Дан дуусчихсан. Гүцээ. Цагаан барс шатаагүй цагт. Дайн дуусахгүй нөхөр орондоо. Тэр чи байхгүй. Тэр тулаанаас хойш сураг алдарсан. Байхгүй. Хүлээж байгаа. Хүлээгээд л байж байгаа. 20 жил, 50 жил болсон ч хүлээн. 100 жил ч болж магадгүй. Дараа нь мөлхөөл гараад ирнэ. Тэрнийг олж чадах хэрэгтэй. Эхлүүлснээ дуусгах ёстойг та мэднэ дээ. Бид бибинэ мэддэг болооч хамгүй бодчихвэ. Та нас бол санаага нуухгүй байх аргагүй. Биднийг дэндүүх сэжив холбож өгдөг. Бид дайнд ялагдлаа. Би мэдж байна. Зүгээр нэг ялгадаа зогсоогүй. Европ бүхэлдээ сүрсэн. Гэвч маргааш юу болж болохыг та төсөлж чадах уу? Зөөлөггүй Герман орго. Бүхэл нүгэл хилэнцийн төлөө буруутгагдах болно. Германы ард түмэн бүх юмд буруутгагдах болно. Хэдэн мянган ном тохимол бичнэ. Хэрэгтэй хэрэггүй баримт нотлохоог өчнөөнийг олно. Дур тутгална л гэхэд олон зуугаар нь бодож олно. Тэгээд бид болон Герман улс хүн төрлөختний өмнө томоохон нүгэлт мэд харагдаж эхэлнэ. Тамаас босч ирсэн аятай харлаа. Гэтэл бид Европ дахны мөрөөдөж явсан хүслийг зоригтойгоор шийдвэрлэхийг оролцсон л төдий. Нэгэнд бид энэ талаар бодж л бол дуустал нь хийх хэрэгтэй. Энийг мэс заслын ажилбар гэж хэлж болно. Эхлээд их өвдөгч
бие организм аажимдаа идэгдэг. Бид Европын оршин суугч нэг бүрийн сэтгэлийн гүндэх мөрөөдлийг нь гүйцэлдүүлж өгөөгүй юм гэж юу? Бидний ялстуудын шалтгаан зөвхөн энэнд байгаагүй гэж юу? Учир нь тэдний эхнэрүүдтэй ярьж өгснөөр ч айдаг байсан зүйлийг бид ойлгомжтой ил тодор илтгэн гаргаж тавьсан. Яг л ирлэхэг өмнөө тавьсан зорилтоо ухамсарладаг арт түмэн шиг. Тэд еврей нарыг үсэн язаар л ирсэн. Нэг насаараа дорн зүгт орших тэрхүү харан бүдүүлэг өөдхөртэй улс орноос эмээж явсан. Европтол зэрлэг хар илгийн кентавр болсон Орос улс. Тэгэд би хэлсэн. Энэ хоёр асуудлыг зүгээр л нэгтгэж шийдэх. Нэг мөр. Бид ямар нэгэн шин юм бодож олсон гэж үү? Үгүй ээ. Бид зүгээр л аливаа асуудал тодорхой ойлголт гаргаж тавьсан. Европ даяараа л хүссэн. Тэгээд л тэр. Дэлхийн нарыг тойрон иргэдэг болсон тэр цагаас хойш өвлөн зун ээлжилж, шуурга дэгдэж, нарны туяа гэрэлтэж байх дор тэмцэл байсаар л байх болно. Тэр тусмаа ард түмнүүд хүмүүс хоорондоо хэрвээ хүмүүс уур хилэн гэж үгүй орон зайд аж төрхөөр үлдсэн бол хүн төрлөختөн тэмцлийн үр дүнд үүсч бүрэлдсэн. Дайм бол байгалаар заяагдсан өдөр тутмын ажлын л нэг. Хизээч хаач явагцаар л бол. Эхлэл төгсгөл гэж үгүй. Дай гэдэг чинь өөрөө амьдрал. Дайм бол Urzustand. буцах зэ. Seid ihr genug? Кино зохиолыг үзсэн Александр Бродянский, Карен Шахназаров.